Жаргалтай дэлгэр гიშгэлж Монгол наадам албан ёсоор гэсэн энэхүү үлэгц сайн өдөр шарын голч түүхэд 60 жилийнхаа баяр наадамыг тэмдэглэн өнгөрөөж байна. 1962 оны уурхайчдын ардын депутатууд урлагийн шийдвэрээр шарын гол уурхайг төшөөлөн бий байгуулсан шарын гол сүмөдгөө 60 жилийн буруу төгөө үдэн өнгөрөөж төр түмэн олноороо цэнгэн наадаж баярлаж байна. Буруу төгөөг тэмдэглэн өнгөрөөж байгаа нийт шарын голчууд та бүхэн Бенжигтол дэлгэр сайхан надаарай. Эрхэм хүндэт үзэгчтэй, эрхэм хүндэт наадамчтай. Тууруу тусгаар тулгуур төрүүлсэн байгуулагчны 2231 жилийн ардын хувьсгалын түүхийн яриа улдар 101 жилийн Дархан уул аймгийн шарын гол сум үүсэн байгуулагчны түүхт 60 жилийн их баяр наадмын ирээдүйн төмөйг хурдандаа гарааны ногоон төхөөрөмжний араас ирэхэд бэлэн боллоо. За өнөөдрийн хурдан дааган насны мордын уралдаанд нийтдээ 60 гаруй даагвар түүсэн гарааны ногоон төхөөрөмжний ард нэгэн зэрэг игнэн зогссон. За сумын болон Дархан уул аймгийн онцгой хөдлийн ерхий газрын алба багчдууд одоо хурдан насны мордын уралдааныг эмх замбраатай зохион байгуулалттай одоо төхөөрөмжний ард ирэхэд бол одоо хамтран ажиллаж байна. За ингээ хурдан даагны уралдаан ирэхэд бол одоо тун орхон мөчүүлцэн. За жохонгүй одоо энэ хоёр өнөөдрийн баяр наадам зохион байгуулж байгаа 3 насны мордын уралдаанд зорж илөө. Шарын гол сум үүсэн байгууллагчны түүхэн яриа болдар 90 жилийн их баяр цэнгэл наадмын ирээдүйн төмөйг хурдан даагны уралдаан гарааны ногоон төхөөрөмжнийхээ араас ган дөрөв дугаар газар бөмбөрдөн газрын олыг дуулахаар нэгэн зэрэг ирэхэд хамгийн наадлаар нь сайхан шарга халзандаа гараад ирсэн байгаа харагдаж байна. За өнөөдрийн баяр наадмын хурдан даагны уралдааныг Алагдаг шарга халзандаа хоёр гараад Алагдаг шарга халзандаа хоёр гараад ирсэн байгаа харагдаж байна. Говьолтой аймгийн Баян улс сумын угуул Монгол улсын тодмонлоо уяас Давгдэржин Ганбаатарын унган хос арва дамагтай Дархан уул аймгийн шарын гол сумын уяач Жигжид сүрэнгийн мадралын хурдан хоёр дааг нь холбоотой гарч ирээд явлаа. За шарга халзандаа гол жоохон суугаараа. Шарга халзандаа гол одоо өнөөдрийн баяр наадмын хурдан даагны уралдааныг хөтөлсөн бол за сааралдаг гараад ирсэн байгаа харагдаж байна. Энэ өнөөдрийн баяр наадамд одоо хээр шүдлэнгээ 5 турлуулсан алтан уяг уяачин уяа солигонд харуулж байгаа шарын гол сумын засаг дарга хам сүрэнгийн хурдан сааралдаа хурдан даагны уралдааны 4-5-ын багцаан дээр гарч ирээд урагшлаа. За үзүүрийн одоо арын хэдэн даагны өнгөн дээр жигжид сүрэнгийн материалын хурдан алаг дааг явж байгаа харагдаж байна. За гарсан цагаас эхлээд өнгөний хэдэн даагтай уралдаад ирсэн өнөөдрийн баяр наадамд 83 дугаартай марцсан алаг дааг 5-6-гийн бөөрөн дээр гарч ирээд урагшлаа. За энэ алаг дааг бол Дархан уул аймгийн шарын орхон сумын уяач алгийн гэрэл чулууны хурдан алаг дааг байсан юм аа үзэгчтэй. Дан саран дэвсгэртэй Монгол бичгийн аавсгэн тамгатай сайхан зээрдэ гарч ирээд үзүүрээ хэдэн даагруу очлоо. За энэ бол одоо өнөөдрийн баяр наадам 120 хэдэн дугаартай марцсан юм шиг байна. За мөн дээрээс нь дан саран дэвсгэртэй дөлөн тамгатай 104 дугаартай марцсан Монгол жоохон хийстэй сайхан ногоон даагийг үзэгч та бүхэн харж байна. За энэ бол одоо өнөөдрийн баяр наадамд 104 дугаартай марцсан байгаа харагдаж байна. За 114 дугаартай марцсан Дархан уул аймгийн шарын гол сумын уяат Чойжимцэн Ганбаатарын хурдан бор дааг нь одоо энэ дунд гараад ирсэн байгаа харагдаж байна. За энэ бол одоо Чойжимцэн Ганбаатарын хурдан бор дааг шиг дааг мөн баг шиг байна. За энэ хэдэн даагных нь хамгийн ардтал дээр нь одоо нэг сайхан хээр дааг гараад ирсэн байгаа харагдаж байна. За энэ хээр дааг өнөөдрийн баяр наадамд 115 дугаартай марцсан юм шиг харагдаж байна. За манай зураглаач бол одоо хээр даагны тахилыг одоо үзэгч та бүхэнд харуулж байна. За өнөөдрийн баяр наадамд одоо 115 дугаартай марцсан 108 дугаартай марцсан хүрэн дааг энэ одоо Дархан уул аймгийн хонгор сумын уяас Лаалагын Батөчрийн хурдан бор дааг өнөөдрийн баяр наадмын хурдан даагны уралдааныг цаагуур гарч ирээд хөтөллөө. За хамгийн наадлаар бол одоо 115 дугаартай марцсан нэг сайхан хээр дааг байгаа. За энэ бол одоо Дархан уул аймгийн Дархан сумын уяач Жаргал сайхны Бэх хотын уяа солигонд харуулж байгаа Нэргүүгийн Жаргал сайхны хурдан
хээр даг байна. За ингээд жаргал сайхны бэхтийн урдан хээр даг бол өнөөдрийн байр наадмын урдан 10-аад дагны л одоо өнгөн дээр явж байгаа харагдаж байна. За үзүүрийн нэг 6 даг одоо урагшаа гарч ирээд явлаа. За ингээд урдан дагны уралдааныг үзэгч та бүхэндээ Тод Тиймэр Entertainment-ийн уран бүтээлч хамтулан Монгол их оронд яар шууд дамжуулан үзүүлж байна. За ингээд буян Тод Тиймэрийн пэйж утснаар үзэгч та бүхэн одоо шарын гол сумын урдан дагны уралдааныг одоо хүлээн авч үзээрэй. За жаргал сайхны бэхтийн урдан хээр даг нь одоо энд явж байна. Түүний сааталд нь одоо 104 дугаартай морцсон сайхан бор дагыг одоо бүртгэлээс үзэгч та бүхэн дараад хэлнэ. За үзүүр хитэн даган дээр манай жолооч яваад очоорой. За ингээ үзүүрийн нэг 4 5 6 даг одоо урагшил холбоод урагшилж байгааг үзэгч та бүхэн харж байна. Баянгор аймгийн Галууд сумын угуул Гамбатын нацаг дээр зураглаж үзүүр хитэн даган дээр очлоо. За нэг өнөөдрийн 3 насны уралдааныг үзүүштэй сайхан уралдааныг үзүүлж байна. 58 дугаартай морцсон сайхан бор даг үзүүр хитэн даг руу гарч ирээд жигжил сүрэнгийн мадралын шарга халзан дагны ардал дээр тоглоо. За энэ бол одоо өнөөдрийн байр наадмын 58 дугаартай морцсон хонгор сумын уяач буян дэмхийн урдан хээр дагана. За буян тогтхын урдан бор даг өнөөдрийн байр наадмын урдан дагны уралдааны айргийн 4 дээр гарч ирлээ. 3 даг аман ангастай холбоод тарлаа. За цааталд нь 114 дугаартай морцсон Дархан уул аймгийн Шарын гол сумын засаг дарга Лам сүрэнгийн урдан саарал дагыг за чойжогийн алтан уяг уяач уяалын солигнд харуулж байгаа. За оргойч гал уяан дээрээс Монгол улсын манлайч Багдамөнхийн Батхуугийн одоо туслах уяачаар ажилладаг залуу өнөөдрийн байр наадмын урдан дагны уралдаанд бас 2 даг авчирсан саарал даг нь одоо урдан дагны уралдааны айргийн 3 дээр гарч ирсэн. За өнгөн дээр хос арва тамга нь одоо холдож нийлээд шарга халзан даг нэг сарватал тарлаад үзүүрийн хитэн дагныг хөтөлж гэллээ. За арга үгүй урдан даг бол одоо өнөөдрийн шарга халзан даг байна. За мөн 59 дугаартай нэг сайхан хонгор даг өнөөдрийн байр наадмын дагны уралдааны энэ хитэн дагтайгаа яваад байгаарай. Аман хүзүүнээр гараад ирсэн байгаа харагдаж байна. За 59 дугаартай морцсон хонгор дагны одоо номерыг нь үзэгч та бүхэнд одоо бүртгэл дээрээ сараа мэдээлэл хүргэнэ. За жижиг сүрэнгийн мадралын урдан шарга халзан даг бол дагны уралдааныг хөтөлсөн хэвээрээ. За энэ шарга халзан даг бол Говьалтай аймгийн Баян уул сумын угуул Монгол улсын Тод Монлоо уяач хөдөлмөрийн маатар давуу дөржин гам maaтрын унган адуу. За Дархан уул аймгийн Шарын гол сумын харьяат Мөнх хотын Цэрэн дамбын хурдан хонгор даг дагны уралдааныг аман хүзүүнээр гарч ирлээ. За ингээд өнөөдрийн байр наадмын туухад номтой зуузаа тамхтай урдан хонгор даг бол одоо аман хүзүүн дээр гараад ирсэн. Засаг дарга Лам сүрэнгийн урдан шарга даг айргийн 3 дээр гараад ирсэн. За ингээд ойртоод одоо үзүүрийн 4 5-ын дагыг л одоо манай зураглаач үзэгч та бүхэнд харуулж байна. За дагны уралдааныг үзүүштэйхэн сайхан болж байна. За эндээс одоо нэг 6 7 км яваад урдан даг барайнд орноо. За энэ хойлыг өнгөрч юмэл ерөөдөө 5-6 км-ээр л одоо дувтан л одоо өксөрлөг уралдан. За шарга халзан даг өнөөдрийн байр наадмын урдан дагны уралдааныг хөтөлсөн хэвээрээ. За Бадрал уяачд одоо тэгшэн байр наадамдаа даг төрүүлэх юм бол 10 жил одоо нэрээ дурсагдах ийм одоо түүхэн цоонд нэрээ бичүүлнэ. За ингээд одоо урдан дагны уралдааны айргийн 3 дээр бол одоо саарал даг гараад ирсэн байгаа. За бор даг өнөөдрийн байр наадамд айргийн 5 дээр тонгос игээл одоо урагшилж байгаа харагдаж байна. За үзүүрийн уралдаан ер нь үзүүштэй сайхан болох нь бол одоо дамжиггүй юм. За нүндийг харваачин татаа тавьсан сум шиг шарга халзан даг өнөөдрийн байр наадмын дагны уралдааныг хөтөлсөн хэвээрээ. За бүх ард түмний сертификат наадамд одоо харвсан сум булгана байнд нь онож Монгол улсын мэрэгэн цолыг хүртэж байсан. За лусан дэшгөө мөн одоо 1951 55 1961 63 онуудад бас төрүүлж байсан. За энэ сумаас одоо Дархан уул аймгийн анхны аймгийн алдарт уяачдын нэг сумын хамгийн анхны аймгийн алдарт уяач. За давгийн Пүрүүд жалын хүү Тогтох Эрдэнэ Төгс Эрдэнэ гэж одоо залуу бас 2000 хэдэн оны үед Дархан аймгийн Баяр наадам 5 насны морь мордуг 5 айрыг хүртэж байсан ийм одоо сайхан уяач өгдөг. За ингээд 5 дагны уралдааныг манай зураглаач 10 хэдэн даг руу нэг сууж харуулъя. За эндээс бол одоо 5 даг 10 хэдэн дагнаас нэг 50-60 метрийн зайтай одоо тасарсан байгааг үзэгч та бүхэн харж байгаа хаа. За 5 даг ер нь холбож яваад урагшлаа. За ингээд өнөөдрийн Баяр наадмын урдан дагны уралдааныг одоо үзүүштэй сайхан уралдааныг 5 даг үзүүлсээр барайны зургаар руу явж байгаа юм шиг үзэгч та бүхэн харж байна. За 6 дээр нэг сайхан хээр даг гараад ирсэн байгаа харагдаж байна. За энэ 2 дагтайгаа холбоод хэдүүлээ урагшлаа. 98 дугаартай морцсон сайхан хээр даг өнөөдрийн Баяр наадмын урдан дагны уралдааны айргийн 5 дагны ард өрөө 6 дээр гарч ирлээ. За энэ хээр дагыг одоо хээр хүрэн даг нь одоо өлөрцөн болохоор одоо зүвсэн сайн одоо мэдэгдэж өгөхгүй байгаа харагдаж байна. 98 дугаартай морцсон. За бүртгэл нь одоо нэлээд одоо энэ тэндээ байгаа учраас бол одоо хайж олоход нэлээд хүндрэлтэй байгааг л одоо үзэгч та бүхэн ойлгож байгаа. За 98
8 дугаартай даагыг одоо бүртгэл дээрээс олдгүй. Бүртгэлийг нь одоо буруу хараад байж бас магадгүй юм. За Айргийн 5 дагны хар дээр юу 7 дээр өнөөдрийн байр над нь 149 дугаартай морцсон сайхан хүрэн бордоо гараад ирсэн байгаа харагдаж байна. За энэ 149 дугаартай морцсон Баян Дархан уул аймгийн Шарын гол сумын уяач Норуу Самбуугийн Батболтын урдан бор даагна гарч ирлээ. За энэ бол одоо өнөөдрийн байр над нь 149 дугаартай морцсон Норуу Самбуугийн Батболтын урдан даагна одоо гараад ирсэн байгаа харагдаж байна. Бүртгэл дээр одоо алаг даг гэсэн байх. Энэ одоо номер солигдсон юм болоо хүн болоо. За ингээ бүртгэлээ дагаад одоо тайлбараа өгөө явчих. За 129 дугаартай морцсон гарсан цагаас эхлээд одоо нэг 7-8-ын бүрэн дээр яваад байгаа. Араасаа даага өртүүлэхгүй үзүүр хитэн дааган дээр ч бас түргэн дахиад очихгүй байгаа. Энэ даагуул Сэлэн аймгийн Орхон сумын уяач Баясагийн гэрэл чулууны урдан зээр дааг байна. За энэ бол одоо Сэлэн аймгийн Орхон сумын уяач Баясагийн гэрэл чулууны урдан зээр дааг байгаа харагдаж байна. За энэ одоо Батболтын алаг даг гэж одоо бүртгэл дээр байгаа 149 дугаартай морцсон бор дааг үзүүрийн 5 даг руу ер нь очиж мэдгээр байрын одоо шоногхон дахилтаа явж байна. 98 дугаартай морцсон аргагүй баараггүй 98 дугаартай морцсон бүртгэл дээрээс номерыг нь олж чаддаг бай. За ингээд одоо энэ одоо хүрэн даагуул өнөөдрийн байр надны хурдан даагны уралдааны 6 дээр гараад ирсэн байгаа. За дохостой хүүхэд унчсан хөглөөг нь боочсон хачин хоёрын дахилтаа хүрэн дааг хурдан даагны уралдааны 6 дээр хэвээр юм аа. За энэ хоёр даагаас үзүүрийн 5 дааган дээр бас ойртож байгаа шиг харагдаж байна. За ингээд одоо манай жолооч үзүүрийн 5 дааг руугаа нэг очиж харуулнаа. За ер нь нэг үзүүчтэйхэн уралдааныг өнөөдрийн байр надны 3 насны уралдаан бол одоо харууллаа. За Отон баяр уяач бол одоо хонгор азаргаа бол одоо дөрөв магнат дурлуулсан. За ингээд одоо 5 дааган дээр эргэж очих шарга халзан дааг нь хөтөлсөн хэвээрээ юм аа. За энэ бол одоо Дархан уул аймгийн Шарын гол сумын уяач Жигжил сүрэнгийн Бадралын хурдан шарга халзан дааг Хосорва тамхитай шарга халзан дааг өнөөдрийн байр надны хурдан даагны уралдааныг хөтөлсөн хэвээрээ барайны зургаар орж ирнэ. За 114 дугаартай морцсон саарал даагыг Шарын гол сумын засаг дарга Лам сүрэнгийн хурдан саарал дааг хөтөллөө. Сүхбаатарын аймгийн Мөнхөн сумын угол Баадуу сайн баяраас урдан хүрэн бууралмөр ав сумынхаа баяр надад бас олон уралдаж байсан. За ер нь одоо сумын начин цолтой. За ер нь одоо үндэсний их өв соёлын төлөө бол хоёргүй сэтгэлээр зүтгэдэг. Энэ сумын засаг дарга Лам сүрэнгийн саарал дааг аман хүзэн дээр гарч ирсэн. За Лам сүрэн дарга бол өнөөдөр одоо сум орон нутгийнхаа төлөө хөдөлмөр зүтгэлээ хөндлөж байгаа олон хүмүүст одоо шагналыг нь гардуулж баярын уралд оролцож байгаа. Энэ хойгуур нь одоо дааган мордож аман хүзэн дээр гарч ирсэн байна. За 59 дугаартай хонгор халзан дааг бол одоо өнөөдрийн байр надны даагны уралдааны Айргийн 3 дээр байгаа. За энэ бол одоо Мигмарын Батгуугийн хурдан хонгор даага Дархан уул аймгийн Шарын гол сумын уяач Мөнх хотын Цэрэн бонцгийн уяа солигыг нь тааруулж байгаа. Мегмарын Батгуугийн хонгор халзан дааг хурдан даагны уралдааны Айргийн 3 дээр гарч ирсэн бол цаагур нь 108 дугаартай морцсон хурдан зээр дааг нь хэвээрээ юм аа. За энэ одоо 108 дугаартай морцсон зээр дааг одоо бүртгэлээс бас харж өгөхгүй байгаа. За өнөөдрийн байр надны хурдан даагны уралдааны хонгор дааг бол одоо Мегмарын Батгуугийн хурдан хонгор даагийг үзэгч та бүхэнд манай зураглаач одоо ойроос татаж харуулж байна. За хонгор дааг бол одоо өнөөдрийн байр надмын Айргийн 3 дээр гараад ирсэн Мегмарын Батгуугийн хонгор дааг. За аман хүзүүн дээр явж байгаа 108 дугаартай хүрэн дааг бол Баян хонгор Дархан уул аймгийн хонгор сумын уяач Лаалагийн Батөчрийн уяа солигыг харуулж байгаа хордон хүрэн дааг байна. За 9 настай Тэмүүлэн гэж хүү одоо өнөөдрийн байр надад зээр даагийг унсаар үзүүрийн 2 даг руу Тэмүүлсээр явж байгааг үзэгч та бүхэн харж байна. За Батгуугийн хурдан хонгор дааг бол одоо Айргийн 3 дээрээ. За Сэлэн аймгийн Дархан уул аймгийн хонгор сумын уяач Лаалагийн Батөчрийн хурдан зээр дааг нь Айргийн 3 дээрээ гэсээр 4 дааг одоо 2-2-ороо холбож яваад барайны зургаар руу 4-5 км үлдсэн байгаа дөөдөө өгслөө. За өнөөдрийн одоо хурдан даагны уралдаан үзүүштэй сайхан болж байгааг үзэгч та бүхэн одоо харж байгаа бах. За ингээд ардын хөнсөлийн түүхэн яруу алдар 100-100 жилийн үндэсний их баяр наадам Дархан уул аймаг үүсгэн байгуулагч Дархан уул аймгийн Шарын гол сум үүсгэн байгуулагчны хурдан даагны уралдааныг Жигжил сүрэнгийн Бадралын шарга халзан дааг өнгөрсөн болоо. За Налайх дүүргийн уяач Батболтын дүлгөөний уяа солигыг харуулж байгаа сумын засаг дарга Лам сүрэнгийн саарал дааг одоо аман хүзүүн дээр байгаа бол за Айргийн гарууд дээр өнөөдрийн байр надад 108 дугаартай морцсон Дархан уул аймгийн хонгор сумын уяач Лаалагийн Батөчрийн хурдан зээр дааг нь аман хүзүүн дээр хэвээрээ. За Батгуугийн хонгор халзан дааг бол одоо Айргийн 4 дээр байгаа хүүхдэн даруйа дүүрч ороод нэг тийм өгж байна. За ирээдүйн төмөйг хурдан даагны уралдааны үзүүрийн 4 уралдааны дааг шимтэй сайхан болж байна. За 5-6-гийн даага нэг харуулнаа. Араас 58 дугаартай морцсон бор халзан дааг одоо орж ирлээ. За энэ одоо үзүүрийн хитэн даагтай одоо уралдаадсан бор халзан дааг бол Дархан уул аймгийн хонгор сумын уяач Батбаатарын хурдан хонгор халзан дааг байна. Баттөрийн хурдан хонгор халзан дааг байна. За Хаян Хэрвагийн Баттөрийн хурдан
бор галзандааг үзүүр хитэн даах дээрээ нийллээ. За бүртгэл дээр одоо сайн номер нь харагдаж өгөхгүй байгаа 98 дугаартаа морцсон хөглөөг нь боосон хүрэн даага айргийн 5 руу орж ирлээ. За Лаалагийн хонгор сумын уяач Лаалагийн Батөчрийн хонгор зээр дагна. Зээр дагна одоо үзүүрийн одоо хитэн даагны ард дээр байгаа. За ингээд одоо манай жолооч бол одоо нийт нэг 7-8 даагаар одоо холбож аваад урагшиж байгаа шиг харагдаж байна. За энэ нантайгаа ерөөхдөө л одоо урагшлахгүй арай хитэн дааг нь одоо нэлээд олон байх шиг байна. За ингээд одоо Дархан уул аймгийн Шарын гол сумын морь дах зам бол одоо нэлээд одоо саад бартаатай байгаа учраас одоо замын цагааныг харж одоо үзэгч та бүхэндээ нэг хөдөлгөөн дүрсийг харуулах үүднээс манай жолооч нэг үзүүрийн хитэн даагны ард дээр нь явж байгаа. Одоо удахгүй хажуугаар нь орно. За энэ дунд бол одоо яг замын хажуугаар явах нэлээд хуйлтай байгааг бол одоо үзэгч та бүхэн бас ойлгож байгаа хаа. За ингээд манай жолоочд одоо Шарга галзандааг лам сүрэн засаг даргын хурдан сааралдааг одоо үзүүрийн хитэн дааган дээр одоо очноо. За энэ хамгийн ард явж байгаа 108 дугаартаа морцсон Лаалагийн Батөчрийн хурдан зээр дааган өнөө өдрийн их баяр надмын хурдан даагны уралдааны үзүүрийн 6 дааг холдсон 7 дээр явж байгааг үзэгчтэй охин харж байгаа хаа. За энэ 7 дааг бол ер нь арийнхаа даагнаас л одоо нэлээд зайтайхан одоо салчхсныг бол одоо үзэгч та охин харж байгаа. За ингээд манай жолооч нэг хэдхэн метрийн дараа одоо хурдан даагны уралдааны үзүүр рүү орноо. Энэ бол одоо Дархан уул аймгийн хонгор сумын уяач Лаалагийн Батөчрийн урдан хонгорд зээр даагны давхлыг одоо үзэгч та охин харж байна. За Тэмүүлэн гэж 9 настай хүүхэд он шурлуулж байгаа. За үзүүрийн 6 дааган дээр очихгүй юу одоо дааг бариа руу орох нэ. За ер нь нэг дангцаа ууж амжаагүй байхад л одоо даагны уралдаан бариа руу ороод ирчтэйгээд өвгчүүл маань одоо бариан дээр л одоо хүлээж тосдог. За ингээд хурдан даагны уралдааныг Шарга галзандааг одоо хөтөлсөн яваараа барианы 6-аар уйлж өмчиг үзэгч та охин харж байна. За сааралдааг өнөөдөр очиж нэг хэд сайхан уралдлаа хоёулаа холбож аваад одоо урагшиж байгаа шиг байна. 98 дугаартай хүрэн даагийн өнөөдрийн байрнаад нь бүртгүүлч гэсэн бол одоо нэлээд зарлагдах байлаа. Батгүйгийн хонгор галзандаа гарагшаа үлдлээ. За энэ бол одоо 5-6-гийн 2 дааг. За ингээд одоо үзүүрийн 4 дааг руу одоо манай зураглаач очиж байна. 58 дугаартай морцсон бор галзандааг бол одоо өнөөдрийн баяр наадмын үзүүрийн хитэн даагтай холбож аваад айргийн 4 дээр гарч ирлээ. За энэ бор галзандааг одоо нэг үлдмээр болоод одоо ард үлдснээ араас туулаад одоо үзүүрийн хитэн дааган дээр ирж байна. За арга үгүй одоо нэг ясны урд үлэг байна. За энэ хөрөн бор дааг чи өнөөдрийн баяр наадмын 149 дугаартай морцсон байсан. Хурдан даагны уралдааны айргийн 3 дээр гараад ирсэн байгаа харагдаж байна. За энэ бол одоо Дархан уул аймгийн Шарын гол сумын уяач Норов самбуугийн Батуулдын алаг дааг гэж одоо 149 дугаар дээр мордуулсан бор дааг өнөөдрийн баяр наадмын хурдан даагны уралдааны айргийн 3 дээр гарч ирлээ. За ер нь нэг шунагдуухан нахилтаа 2 жигэн солбоо одоо үзүүрийн хитэн дааган дээр очиж уралдаж мэдмээр юм байна гэж яасан яга харахгүй айргийн 3 дээр гараад ирлээ. За бор галзандаагийн хүүхдийн шахсан хэвээрээ. За 2 даагтайгаа хэдүүлээ урагшилнаа. Эндээс нэг одоо километр яваад хурдан даагны уралдаан бариа руу ороход бэлэн боллоо. За ингээд одоо манай цагдаагийн албан багшлууд хэвлэлийн машиныг бол одоо дотгошоо оруулна. За ингээ хурдан даагны уралдааны өнгөн дээр Говьолтай аймгийн Баян уул сумын угуул Монгол улсын тод мамлаа уяач Ганбаатарын унган адуу Дархан уул аймгийн Шарын гол сумын уяач Жигжил сүрэнгийн Бадрлын хурдан Шарга галзандааг хөтөлсөөр барианы 6-аар орж ирлээ. За аман үзүүн дээр Шарын гол сумын засаг дарга сумын начин Лам сүрэнгийн хурдан сааралдаагны уяас олгыг Улаанбаатар хотын налах дүүргийн уяа залуу уяач Батуулдын нөлгөөн уяас олгинд харуулсан аман хүзүүн дээр гарч ирлээ. За энэ сааралдааг бол одоо бүсийн аймгийн янартай бүсийн уралдаандаас айраг дурдсан юм хурдан дааг. За үзүүрийн 2 даагны уралдааныг сааралдааг хошуу өлгөө холбож эхэллээ. За 2 даагны уралдааг үзүүртэй шимдээгэн сайхан уралдааныг үзүүлж Лам сүрэн засаг даргын хурдан сааралдааг үзүүр дээрээ дийлээд эхэллээ. За Шарга галзандаа бол одоо яагаад ч үгүй байгаа. За ингэсгээд одоо манай жолооч зогсож байгаа. Ингээд тосон камераас харуулхад үзүүрийн 2 даагны уралдаан дүүрэн 50 м тардаа орлоо. Гантайхан газар байсан бол гал гаргах нэ. За зөв талдаа Лам сүрэнгийн сааралдааг буруу тагтаа одоо буруудалтай Бадрлын Шарга галзандаа байгаа. За ингээд холбоотой ороод түрүүн хамаа үзүүгээр орлоо. За айргийн 3-аар одоо өнөөдрийн баяр наадмын 149 дугаартаа морцсон бордог ороод явцсан. Энэ бол одоо өнөөдрийн баяр наадмын 149 дугаартаа морцсон Норов самбуугийн Батуулдын хурдан алаг дааг 149 дугаартаа мордуулсан бор дааг энэ бүртгэл буруу ухаа ороо явчлаа. За ингээд айргийн 4-өөр одоо бор галзандааг 58 дугаартаа мордсон байсан. Дархан уул аймгийн хонгор сумын уяач Баттөрийн хурдан бор галзандааг
Айргийн 4 турталлаа. За энэ нөгөө шараг хадсан дааган 4 ам үзүүний нэгээр урдсан Бадралын урдан алаг дааган өнөөдрийн баяр наадам даагны уралдааны 20 дээр одоо үлдэж байсан. Эргэж одоо Баларс ихэд одоо 5 турталлаа. За ингэснээр жигжин сүрэнгийн Бадрал уяа 2 дааган ордуулж нэгийг нь дөрөвдүүлж нэгийг нь айргийн 5 туртууллаа. За Бадралын энэ Батхуугийн урдан хонгор халсан даагаар явлаа. Араас нэг сайхан саарлаа горж ирээд орж байгаа харагдаж байна. За Батхуу уяач өнөөдрийн баяр наадамд хонгор халсан дааг нь гарсан цагаас эхлээд өмнө хэдэн давтаа уралцаараад 10-ийн мөрөн дээр орж ирж байгаа харагдаж байна. За ингээд шарын гол сум үүсэн байгуулсны түүхэн яриа болдор 60 жилийн өмнөх баяр наадмын урдан даагны уралдааны 10 гаргаж урдж байгаа даагнууд барай руу орж ирэхэд Дархан уул аймгийн Дархан сумын уяа жаргал сайхны бэхөвтийн урдан хээр дааг 98-ийн багцаагаар урдалж байгааг үзэгч та бүхэн харж байна. Гарсан цагаас эхлээд үзүүрийн хэдэн даагтаа уралдаад исэн 129 дугаартаа мурдсан Сэлэнг аймгийн Орхон сумын уяач гэрэл чулууны урдан зээр дааг нь одоо энд явж байгаа харагдаж байна. За ингээд өнөөдрийн их баяр цэнгэл наадмын урдан даагны уралдаан бодлоонгүй сайхан болж хорон шуусан нутгийн зон олныг баясгасан шинтэйхэн сайхан уралдааныг үзүүлж барайнд орлоо. За ингээд Тод Тимэр Entertainment-ийн уран бүтээл хамтлагийн шууд дамжуулалттай хамт исэн үзэгчтэй баярлалаа. Айргийн цэхэр гашуур очиж айргад төрүүлсэн даагны эзэдийн сэтгэлийг хуваалцъя.